Хай. Би өнгөрсөн 7 хоногт ханаад нь дарлуулаа за. Ханаад дотоод гайг болж байна. Би яг 2-7 оны өмнө орой унтахтаа хөдөн кондишноос яг дараад ханаад төрцөө. Тэгэд эхний 7 хоног нь болохоор жоохон хоолой сэрүүнээл жоохон сонирн байгаад хамар битүүрээд тэгэд нэг тоохгүй юм уухгүйсэн. Тэгсэн чи яг дараагийнхан 7 хоног дээр за амар шууд ингээд хамаагүй хүчтэй ханиалгаж эхлээд тэгээд баг зэрэг халуураад ер нь 3-4 хоног бол айгүй хүчтэй ханиа төрсөн. Тэгээ хоолой өвдөөд мэдгүй тэгэл өвөл ханиа тусаагүй гэж одоо зундаа тусдаг нь юу чи өглөө идээгүй хоолой орой иддэг нь юу чи гэж хамгийн сонин за би яг ханиадны үеэр үнэрлэх амтлах мэдрэмж алдсан. Хэмэр тэнэг би тэрийгээ яг ингэж мэдсэн. Нэг хамрандаа гавар түрэх гээд тэгсэн чи гавар үнэртгүйсэн байхгүй юу? Уг нь гавар чинь амар хурц үнэртэй шүү дээ тий. Тэгсэн чи би тэгэхээр нь жоохон 100 болоод температур хаалаа. Тэгээд гаварт ингээд мэдгүй өөрчлөлт ороод үнэргүй болсон байх гэж бодоод ингээд хамрандаа амар их түрхсэн явж байсан. Тэгсэн чи манай нөхөр чи гавраа ямар их түрхсэн амар сэн хийж шít гэж авдгийн. Тэгсэн чи надад юу ч үнэртэхгүй. За би тэгээд хөөх яана би үнэртэх мэдрэмж алдсан биз тэгээд яг мэдсэн. Тэгсэн чин дараа нь болохоор маргааш нь чөлөө нөгөөдөр нь би нөгөөдөө шүл хийж умаар санагдаад тэгээд шүл хийж уусъя. Тэгээ халуунаа хиймэр санагдаад амар халуунаа хийсэн чи манай нөгөөроос тэгэл би чиний шүлнээс чи хамсыг тэгээдээс аахгүй юу. Тэгээ хамсангуудаа баах чи халуунаа ямар амар хийцэг чи надад болохоор мэддэхгүй. Тэгэд би яг амтлах мэдрэмж алдсан мэдсэн ёо. Жангун болсон бүр. Би тэгээд өөрийгөө ковид туссан болов уу гэж бодоод. Тэгээ тестээр шалгасан чи үгүй лээ. Гэтэ ковид ч бас зүгээр нэг төрлийн ханиад л юм шүү тий. Гэтэл ковид үед бас нийлээ амар хөдөө гэсэн шүү тий. Яг нэг хиттаас үсэлтэйгээл тэгэл яг ингээл хиттад амар голомтод байгаа энэ төр гэл тэгэл яг яаж яагаад яг хилээ хаацсан үед мэдгүй амар айдгал хийсэн билаа. Тэгэд баг тусгал юм бол баг айгу муу юм болдог энэ төргээл амар ингээд мэдээ гардаг байсан болохоор мэдгүй. Тухайн үеийг ингээ эргээд бодохоор жинхнээс амар айдас төрөд идэв шүү дээ. Тэгэл хүний газар гуруулахнаа муухайгаар бодвол одоо муу юм боллоо гэж бодоход одоо хүмүүс орж ирээ тэгээд бит гурвыг гадаад хүмүүс гэж мэдэх болов. Тэгээд пассворд аял гаргаад тавьчихдгийн ч юм уу гэж амар муухай юм боддог байсан шүү дээ. Би одоо бодсон чинь бүр бодлоосаа хайчлаа. Би ер нь нилээн готранг сөрөг хүн. Одоо жишээ нь ямар нэгэн жоохон онцгүй хэрэг ч юм уу эсвэл тэгэл хүний амьдралд сайн муу янз бүрийн юм тохиолдсон шүү дээ. Тэгээд жоохон сайн биш юмн дээр бол айгүй тийм сөрөг хандлагаар ийм одоо юу мэрчмдээ аль болох муу өнцгүүдийн муу боломжуудыг ингээд төрүүлээд болоод харчдаг. Гэтэ тэр нь одоо эвтэйгнэр хэлэхэд эрсдлээ урьдчилан мэдсэн байдаг гэх юм уу? Гэхдээ тэр чинь ер нь нэг тийм хэрэгтэй зүйл биш шүү дээ. Сэтгэл санаа тавгүй, ер нь жоохон онцгүй. За муухай юмнууд ярьчлаа. Энэ 7 хоног манай хичээл энэ семестрийн хичээлүүд ер нь ингээ хаагдж байгаа. Хичээл амарч байгаа. Тэгээд би ер нь докторийнхоо бүх хичээлийг үзээд ер нь кредитээ дуусгаж байгаа. Тэгэхээр яг үлдсэн 3 жилдээ болохоор яг судалгааныхаа ажлыг хийх ёстой юм билээ. Тэгээд дараа семестр болохоор би урьдчилсан хамгаалт хийх ёстой. Тэгээд бас нийтлэл хэвлүүлэх ёстой. Яанад гэсэн чи би одоо үрд сэдвэж болоогүй. 老师好，我叫梅花。书到南，唐·李白。一学习，危乎高哉！书到之南，难于上青天。残存之渔夫，开国何茫然！而来48000岁，不遇青菜同人缘。西东太白有庙道，可以横绝峨眉殿。书到之南，难于上青天。侧身兮，弯长兮，自洁。谢谢老师。 Баярлаа. Би нэг хятад хэлний хичээл дээр шүлэгж ижлэх хэрэгтэй байсан. Гэтэ багш яг чийжл гэж хэлээгүй л дээ зүгээр шүлэг уран уншаад бичлэгээ явуулаарай 3 минутаас доошгүй хугацаа авах хэрэгтэй шүү гэдгийгсэн. Тэгэд би яг нэг ханиадны үе байсан болохоор тэр чигтээ бүр бэлдээчгүй байжгаад гинт нэг өнөөдөр хураалгах хэрэгтэй байснаа санаад тэгээд нэг зүгээр шүлгийг хараад уншсан.
Би бүр энэ семестр эхлэхэд л багш нартаа нөгөө хятадын түүхийн хичээл болон хятад хэлний хичээл цуухгүй гэж гомдол гаргасаар байгаад тэрийн чийдвэрлэж өгсөн юм байхгүй бүтэ 16 7 хоног яг суучлаа шүү. Манай сургууль ер нь тэгээд идэм бүх гадаад оюутнуудаа хятад хэлнийхээ төвшин ямар ч байсан хамаагүй заавал энэ хоёр хичээлийг авах хэрэгтэй амар өндөр кредиттэйгээд заавал суулгадаг байхгүй юу. Гэхдээ азар хятад хэлнийхээ хичээл тэр суудгүй юм. Зүгээр сар болгон даалгаврын хуралгачдаг байхгүй юу. За бай бай.